сайн байна уу? сайн байна уу? 하나님 오늘도 귀한 기회의 시간을 주신 것을 감사합니다. Бурхан минь та өнөөдөр ч гэсэн бидэнд боломжийг олгосонд баярлалаа. 주시는 모든 말씀들은 저희의 장래를 복 있게 만드는 말씀임을 믿습니다. Таны бидэнд өгдөг бүхий л үгс бидний ирээдүйг өрөөлтөй болгодог үгс гэдэгт итгэж байна. 말씀을 성실히 받지 않고서는 저희의 구원을 이뤄나갈 수 없습니다. Таны үгийг итгэмжтэйгээр хүлээн авахгүйгээр бид авралаа гүйцэлдүүлж чадахгүй гэдэгт итгэж байна. 말씀을 가르침 받지 않으면 귀하게 쓰시는 일꾼이 될 수 없습니다. Бас таны үгийг заалгахгүйгээр таны үгийг заадаг ажилчид болж чадахгүй. 하나님께 말씀 받는 일의 중요성을 제가 잊지 않게 하여 주시고 Тиймээс Бурхан танаар заалгаж таны үгийг сонсохоос хойш суудаггүй байхад туслаарай. 항상 사모하는 마음으로 간절한 마음으로 말씀 받기 위해서 힘쓰게 하여 주시옵소서. Таны үгийг сонсож, таны үгийг хүлээн авахад үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, эрэлхийлдэг байхад туслаарай. 이 시간도 깨닫게 하신 말씀 마음에 굳게 붙잡게 하여 주시고 Энэ цагт ч гэсэн бидэнд ойлгуулж ухааруулж өгсөн таны үгийг зүрх сэтгэлдээ хадгалахад туслаарай. 생활 가운데 귀하게 적용되게 하여 주셔서 Өөрс амьдралаа үйлчлэлдээ эрхэмлэн сахиж үйлдэхэд бас туслаарай. 하나님의 귀하게 쓰임 받는 하나님의 몸들 되게 하여 주시옵소서. Мөн бид нэр танд эрхэмлэнээр хэрэглэгддэг таны ажилчид байхад туслаарай. 예수님의 이름으로 기도하옵나이다. Есүсийн нэрээр залбирanгуйсаа. 아멘. За өнөөдөр ч интернет айгүй гацж байна. Миний интернет тасалдаад. 선생님 때문에 들어오셨고. 목사님이 들어오셨네요. 예, 그리고 예. 밤잠님이 오셨어요. 아, 예. 쉬고 됐습니다. 지난 시간에 이어서 오늘은 7장 9절 아니 7장 9절이 아니고 7장 목사님. 예. 인터넷이 너무 안 좋아서 목사님 말씀이 아주 많이 이렇게 끊기고 있거든요. 아, 제 거가 끊긴다고요? 계속 끊겨가지고. 네네, 말씀이. 잠깐만요. 제 거는 인터넷은 이거는 저기 평상시엔 괜찮은데 오늘 같은 날 혹시 지금 그러면은 다른 분들 보시기에 제 것만 그렇게 끊깁니까? Манай оюутнуудад ямар сонсогч чинь багших тасалдаад байна уу? Минийх тасалдаад байна уу? Одоо болохоор арай гайгүй болчихъя. 지금은 아이고, 지금 괜찮거든요. 네. 그러면 하여튼 네. 그 통역이 중요하니까 네. 우리 통과 자매님이 들으시다가 네. 무조건 잘 못 들으신 게 있으면 다시 물어보세요. 네네, 그래서 알겠습니다. 예, 통역이 중요하니까 예. 지난 시간에 이제 7장 지금 책이 무슨 책이에요? 열왕기 상이고 열왕기상 7장 8절까지 했는데 네. 7장 8절 펴놓으시고요. 네. 7장 8절만 읽어 주십시오. За 1-р хаад 7-р бүлэг дээр явж байгаа юм байна тийм ээ. За 8-р ишлэгийг уншъя. 1-р хаад 7-гийн 8. Соломоны амьдарч байсан өөр хашаандах гэрийн үдний танхим нь дотор талдаа барилгын хэлбэрийн хувьд дээрхийн адил байв. Соломон өөрийн гэрлсэн фараоны охинд ч энэхүү үдний танхимтай адил гэрийг барьж өгчээ. 여기에
궁을 만들 때, 어, 그 왕의 아내로 맞이한 바로왕의 딸, 바로왕의 딸을 위해서 별도로 집을 만들었다고 이렇게 기록돼 있죠. Тэгээ Соломон хаан өөрийнхөө орд харшийг барихдаа өөрийн одоо гэрлсэн фараоны охинд тусад нь гэр барьж өгсөн гэдэг тохиолж байна. 근데 여기에 대해서 이제 지난주에 우리 그 학생, 강바르트 학생이, 이 바로의 딸이 이방인이라 집을 따로 그 만든 것이 아니냐 그렇게 물어보신 일이 있습니다. За түрүүний хичээл дээр Ганбаатар юу Ганбаатар юу асуусан энэ юу фараоны охин харь үндэстэн учраас ингэж тусад нь гэр барьж өгсөн юм уу гэж асуусан байгаа. 근데 저는 그런 질문을 왜 하셨는지 저는 이해가 돼요. Тэгээд яагаад тэгж асуусныг нь би ойлгож байна. 그런 점을 암시하는 그런 구절이 다른 구절이 있거든요. Яагаад гэвэл одоо энэ тухай өгүүлсэн өөр ишлэл бас байдаг. 역대하 8장 11절 우리 통역자매님이 한번 읽어 주십시오. 역대하 8장 11절. 2-р шестер номын 8:11-ийг за би уншия. 2-р шестер 8:11. Тэгээд Соломон миний эхнэр Израилийн хаан Давидын өргөөнд заларч болохгүй. Эзний авдар энд орсон болохоор энэ нь ариун газар юм гээд фараоны охиныг өөртөө зориулан барьсан өргөөнд Давидын хотоос авчирчээ. 아멘. 그러니까 처음에 바로의 딸이 왕비로 왔을 때 다윗의 궁에 거하지 못하고 다른 곳에 거했다는 그 말씀이 있죠. За, 안 들렸습니까? 네. 그 중간에 네, 다시 음성이 들어와서 잠시만요. Памжавигч микрофоноо та хаагаарай. Микрофоноо хаахгүй бол таны яриа дундуур орж ирээд байна. 네, 다시 말씀해 주세요. 네. 바로의 딸이 왕비로 들어왔을 때 처음에 다윗성의 궁전에 거하지 못하고 다른 곳에 거했다는 말씀이죠. 지금 읽은 구절이요. Саяны уншсан 2-р шестер 8:11 дээр ишлэл болохоор Соломоны эхнэр буюу тэр фараоны охин одоо Соломоны эхнэр болж анх эрэхтэй болохоор тэр Давидын өргөөнд одоо ороогүй өөр газар байсан гэж байна. өөр газар түүнийг оруулсан. 그것은 이방인이라서 궁전에 거하지 못했다는 말씀이 아닙니다. Гэхдээ энэ нь болохоор түүнийг харь үндэстэн болохоор нь оруулаагүй гэсэн үг биш. 이방인은 성전에는 들어갈 수 없어요. харь үндэстэн бол эзний өргөөнд бол орж болохгүй, сүмд тийм ээ. эзний өргөө буюу сүмд бол орж болохгүй. 그러나 왕궁에는 왕비로 데려왔기 때문에 왕궁에는 들어올 수 있는 것입니다. харин хааны өргөө буюу хааны ордонд бол орж болно. Яагаад гэвэл тэр хаан түүнийг өөрийнхөө эхнэр болгож, хатнаа болгож гэрлсэн учраас хааны өргөө гэрт бол орж болно. 그럼 지금 읽은 말씀의 뜻은 다윗이 걸어갔던 그 거룩한 믿음의 발자취를 바로 왕의 딸이 공주가 따라가기에는 너무 거리가 멀었다는 거죠. 다윗의 믿음의 그 발자취를 따르기에는 멀었다. 신앙의 본을 따라가기에는 너무 신앙적으로 거리가 멀어서 그걸 따라갈 수가 없었다는 그런 의미가 있고요. 지금 그 역대하 말씀을 그 구절 말씀하시는 거죠? 그 구절 말씀하는 겁니다. За энэ нөгөө 2-р шестер номныхоо ишлэгийг л тайлбарлаж байгаа шүү. 2-р шестер 8:11-ийг. За тэгээд Израилийн хааны Давидын өргөнд заларч болохгүй. Эзний авдар энд орсон болохоор энэ ариун газар юм аа гэд фараоны охиныг өөрт нь зориулж барьсан өөр өргөнд аваачсан гэж юм тийм ээ. Тэгээд энэ нь болохоор хааны өргөнд яагаад орж болохгүй юм бэ? Энэ чинь Соломон энтэй гэрлсэн юм чинь
эхнэрээ гэртээ оруулахгүй, өргөнд оруулахгүй ягаад өөр газар авчиж байгаа юм бэ гэхээр энэ нь харь үндэстэй учраас тэр гэрээсээ өөр тусад нь байлгаж байгаа гэсэн үг биш. Харин Израилийн хаан Давидын тэр итгэл үнэмшил бол маш тийм ариун тийм агуу итгэл үнэмшил байсан. Тэгээд фараоны охин харь үндэстэй учраас тэр Давидын итгэл үнэмшлэр явах арай болоогүй. Давидын дээр итгэл үнэмшлийн замаар алхах тийм болоогүй гэсэн үүднээс түүнийг ингээд тусад нь байлгасан гэсэн үг. 그래서 바로 왕의 딸, 그러니까 이 왕비를 별도로 교육을 시키기 위해서 별도의 그 교육받을 수 있는 공간이 그런 자리가 필요했다라는 의미가 있는 겁니다. Тийм учраас одоо тэр хааны ордонд те Давидын өргөөнд буюу тэр хааны ордонд залрах хүртэл нь өөрөөр хэлбэл одоо тэр Давидын итгэж үнэмшижсэн эзэн бурханд итгэдэг болтол нь тэр итгэлийн одоо нэг ясны сургалт гэх юм уу хэсэг хугацаанд тэр итгэл үнэмшлийг олгох тийм сургалт сургахын тулд итгэл үнэмшлийг зааж өгөхийн тулд тусад нь өргөөнд байлгаж тэгэж одоо Давидын тэр дагдаг байсан эзэн бурхны итгэлийг одоо зааж өгөхийн тулд тэгэж тусад нь өргөөнд оруулсан гэж ойлгож байна. 그럼 여기 7장에 궁을 별도로 건축한 것은 이것은 다윗이 거했던 궁과도 또 다른 그 궁이 아닌 거예요. 지금 열왕기 상죠. 예, 열왕기 상에서 본문에서 본문 7장에서 궁을 새로 건축했다라는 것은 다윗이 거했던 궁이 아니라는 거죠. За тэгэхээр 1-р хад 7-гийн 8 дээр гарч байгаа фараоны охинд ч энэхүү үүдний танхимтай адил гэрийг барьж өгчээ гэж байна. Энэ гэр нь болохоор тэр Давидын гэрээс өөр тусдаа гэрийг хэлж байгаа. 그런데도 따로 궁을 바로의 딸을 위해서 그 궁을 따로 건축했다라는 것은 그것은 아까 방금 말한 대로 별도의 교육을 위한 그런 의미가 있는 겁니다. Тэгээд энэ тусад гэр барьж оруулсан гэдгээр нь бол одоо түрүү нөгөө 2-р шастрын номыг тайлбарсантай адилхан тусад нь түүнийг одоо яг Израилийн тэр эзэн бурханд итгэх тэр итгэл үнэмшлийг зааж сургахын тулд тусад нь гэр барьж өгсөн. 그래서 새로 지은 솔로몬의 궁은 자기 개인 공간이긴 하지만 국가 통치를 위한 또 공간이기도 하다는 겁니다. За Соломоны өөртөө зориулж барьсан энэ орд харш нь болохоор юуны өмнө түүний одоо хувийн орон зай, хувийнх нь амьдрах гэр боловч бас нөгөө тийгүүр улс орноо удирдах засаг захиргааны байрны үргийг бас хамт гүйцэтгэж байсан. 그리고 또 다른 궁은 순수하게 자기 가족만을 위한 그런 생활 공간이라는 의미가 있는 거죠. 그러니까 몇 개의 궁이에요? 그러니까 그 솔로몬이 자기 궁을 짓고 또 별도로 궁을 또 지었다라는 말씀이 지금 여기 이 7장에 있는 거거든요, 지금. 네네. 그러니까 별도의 궁은 순수하게 제 가족만을 위한 그런 공간으로 지었다는 것이고요. 1절에 그 13년 동안 이게 집을 지었다라는 말씀이 있고, 네. 그리고 8절에 자기가 살고 있던 또 다른 그 마당에 있는 집, 이렇게 두 개의 집이 있는 거예요. 그렇죠. 그래서 이제 8절에 관한 지금 설명을 하는 겁니다, 지금. За тэгэхээр 1-р эшлэл дээр болохоор нөгөө орд харш гэсэн тийм ээ. Тэгээд тэр орд харш нь болохоор хэдийгээр одоо Соломоны өргөө орд харш гэж байгаа ч гэсэн тэр нь болохоор тэр засаг захиргааны одоо ард түмний засаж захирах тэр өргөө харш нь
А 8 дээр болохоор Соломоны амьдарч байсан өөр хашаан дах гэр гэд дахиад нэг гэр гарч байна. Энэ нь болохоор яг өөрийнх нь хувийн амьдралд зориулсан амрах одоо унтаж амрах ч юм уу одоо яг өөрийнх нь хувийн орон зай гэсэн үг. хувийнх нь гэр. 그래서 자기 궁조차도 백성을 재판하는 데 사용한 그런 공간으로 자기 개인이 사용했던 궁도 백성을 재판하는 데 쓰였다라는 의미가 이제 먼저 윗절이 있고요. 8절이에요? 지금 1절, 1절이에요? 1절이요, 1절에. Тэгээ нэгдүгээр ишлэл дээр байгаа өөрийн орд харш гэж байгаа. Энэ нь болохоор хэдийгээр өөрийнх нь орд харш гэж байгаа ч гэсэн яг өөрөө хувьдаа ингэж ашиглах тийм зорилттой биш. Энэ орд харшаа улс орноо дээр захирах одоо нэгсэндээ засгийн газрын ордон гэх юм уу да. Тэр засаг захиргааны байр болгож ашиглаж байсан, ард түмэндээ зориулж байсан. 자기 또 다른 그 궁도 똑같은 구조로 그러니까 낭실과 뜰이 있게 이렇게 기록한 것은 이렇게 지었다는 것은 나라를 다스린 것처럼 자기 집안도 똑같이 다스렸다는 의미가 있는 거예요. Тэгээ 8 дугаар эшлэлдэр болохоор өөрөөр амьдарч ирсэн өөр хашаандах гэрийн үдний танхим нь дотор талдаа барилгын хэлбэрийн хувьд дээрхий адил байсан гэдэг нь нэгдүгээр ишлэлдэр гарч байгаа тэр 1-ээс 7 дугаар ишлэлдэр гарсан тэр орд харштайгаа яг адилхан хэлбэртэй адилхан бүтцтэйгээр барьсан гэсэн үг. Тэгэхээр яг өөрийнхөө хувийн орон зай буюу одоо хувийн тэр гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг унтаж амардаг хамжаа ихчээ та над утасныхаа юуг микрофоныг хаамаар байна. Таны дөө юу чинь орж ирж хичээл өгмөлээд байх юм. За. Утасныхаа юуг микрофоныг та хаач мэдчихэв нөө микрофон 지금 팜점님이 그 목소리가 자꾸 за одоо болчихлоо. За одоо яг болсон шүү. Тэгээд 8 дугаар ишлэл дээр болохоор өөр нэг гэр гараад байгаа шүү дээ. Тэгээд тэр нь болохоор яг хувийн орон зай гэсэн үг. Хувийнх нь хувийн амьдралаа өнгөрүүлдэг тэр гэр нь. За тэр гэрээ болохоор яг тэр орд харш буюу тэр засаг захиргааны ажлаа гүйцэтгэдэг тэр орд харштайгаа яг адилхан бүтцтэйгээр барьсан гэж байгаа. Тэгээ энэ нь болохоор хаа хүний хувьд улс орноо удирдан захирдагтайгаа адилхан өөрийнхөө хувийн амьдралаач гэсэн өөрийнхөө гэр бүлээч гэсэн яг тийхүү удирдан захирах болно гэдгийг гэсэн утгыг илэрхийлж байна. 그러니까 단순히 생활 공간을 분리시킨다는 의미가 아니고 자기 집안의 교육과 통치를 국가를 위해서 하는 것만큼 똑같이 했다는 의미가 여기 8절의 의미입니다. Тэгэхээр 8 дугаар ишлэлийн гол утга санаа нь болохоор нөгөө хувийн орон зайг хэлээд байна тийм ээ. Хувийнх нь одоо тэр гэрийг хэлж байгаа. Гэхдээ энэ гэр нь бүтцийн хувьд бол яг адилхан нөгөө засаг захиргааны ажлаа явуулдаг тэр орд харштай яг адилхан ингэж бүтцтэй баригдсан байна гэдэг нь болохоор зөвхөн одоо орд харштай очихоор л хааныхаа ажлыг тэгээд ард олноо захираад гэртээ болохоор тийм биш байдаг гэсэн үг юусаа биш. Бас тэгээд хоёр тусдаа ингээ ордон байна гэдэг нь болохоор зөвхөн алба амны ажлаас салгах зорилттойгоор ингээ тусд нь барьсан хэрэг биш. Тэр хааны ордондоо ч очсон адилхан өөрийнхөө хувийн одоо орон зай хувийн тэр гэртээ байсан ч гэсэн яг адилхан ард түмнээ захирдаг шигэ өөрийн гэр бүлийг ч гэсэн тийхүү захирж ард түмнээ сургадаг шигэ гэр бүлээ ч гэсэн тийхүү сургах болно гэсэн утгыг илэрхийлж байгаа. 우리 강바타르 우리 형제님 지난주 질문에 대해서 이렇게 뭐 조금도 궁금한 게 없이 다 이렇게 해결됐습니까? Гамбатар 4-7 хоногт асуусан асуултынхаа хариултыг яасан хангалттай авч чадсан гэж бодож байна уу? баярлалаа. 감사합니다. 그래서 바로 왕의 딸 때문에 문제 생긴 일은 없었습니다. 그래서 Тийм учраас фараоны охиноос болоод ямар нэгэн асуудал бол ерөөсөө үүсээгүй байгаа.
근데 다른 여러 왕비가 많이 들어오는 바람에 들어왔기 때문에 그들을 교육하지 못해서 그들에게 오히려 역으로 그들에게 악영향을 받은 일이 예, 이게 불행한 일이죠. Тэгээ фараоны охиныг бол ингээ анханаас нь сургасан байж тээ тийм ээ зааж сургаж Израилийн тэр бурхны итгэл үнэмшлийг бол зааж сургаад а, тэгсэн учраас ямар нэг асуудал бол энэ хатны хувьд бол гараагүй. Харин энэс хойших өөр бусад харь үндэстнээс авсан тэр хатад болон татвар эмсийг бол энэ фараоны охин шиг ингэж тусгаалan одоо өөргөө гэр барьж тэгээд тусгаалan дээр итгэл үнэмшийг зааж сургаагүй тэгж чадаагүй учраас тэднэр нь Израилийн бурхныг дагаж итгэх тийм итгэл үнэмшилгүй үнэмшилтэй болж чадаагүй. Тэгээд тэднээс болж хамгийн гол асуудлууд гарсан байна. 그다음에 이제 여섯 번째 작은 제목입니다. 여섯 번째 작은 제목. За 6 дахь сэдв гинэ. Нөгөө хуваагдлаараа болохоор 6 дахь юм шиг байна. 6 дахь жижиг гарчиг гэж байна. 궁에 사용한 돌. А тэр ордныг барихад ашигласан чулуу. 9절 한 절이고요. 9-р ишлэлд ангараа. 9절 한 절 이렇게 읽어주시기 바랍니다. Надад 9-р ишлэгийг уншия. Эдгээр барилгыг дотор гадангүй суураас дээврийн ярмиг хүртэл мөн гадна талаас их хашаах хүртэл бүгдийг нь хэмжиж зассан үнэт чулуугаар барьсан байв. 아멘. 예, 궁전 건축에 쓴 돌은 여기 첫째가 귀한 돌, 가치 있는 돌로 쓰였다고 이렇게 기록되어 있습니다. Ханы ордныг барихад ашигласан чулуу нь болохоор хэмжиж зассан үнэт чулуу гэж байна. 그럼 여러분들에게 제가 물어보겠습니다. За танаас би асууя. 돌은 어떤 돌이 가치 있는 돌일까요? Чулуунаас ямар чулуу хамгийн үнэтэй байх вэ? Үнцэнтэй байх вэ? Юу яасан те? Энэ чулууг нөгөө засаж янзлсан гэдэг нөгөө цуглаа эзний өргөг барихын тулд ямар нэгэн одоо дуу чимээ гаргахгүй тийм байхаар бэлтгэсэн чулуу авчирч барьж исэн. Тэгээ тэрнтэйгээ адилхан өмнө нь тэгж барьсантайгаа адилхан энэ чулуун бас тэр засаж янзлсан. Одоо өөрөөр хэлэх юм бол нөгөө бурхан өөртөө хүнийг ашиглахдаа итгэлийн одоо засаад тэгээ нэг төлөвшүүлээд өөртөө хэрэлдэгтэй адилхан гэж ойлгоод байна. Тэгээд ийм чулуу бол одоо итгэлээр суйрлагдсан чулуу гэж хэлэх юм. Сайн итгэлийн төлөвшөлттэй чулуу бол одоо их сайн чулуу, үнэт чулуу байх юм болов гэж. Ийм л хоёр утгаар ойлгоод байна. Нэг нь яасан энэ хоёр утга гэдэг нэг нь ямар утга гинэ? Нэг нь бол одоо бурхны өргөөг өмнө барихтаа бас энэ зас янзлсан чулуугаар барьсан баггүй. Тэгтээ багш тайлбарлахдаа энэ чулууг ингээд засч янзлаад тэр нөгөө чулуу бэлтгэсэн газараа тэр уурхаа дээр ч юм уу те янзлаа тэгээд ингээд шууд авчираад өрсөн байгаа юм. Тэгээ энэ нөгөө барилга талдаа эзний өргөнд ямар нэгэн дуу чимээ гаргахгүйгээр те одоо алах одоо юуны дуу чимээ гаргахгүйгээр барьсан, чимээгүй барьсан, тайван барьсан гэсэн утга. Тэгээ нөгөө сүнслэг утга нь болохоор нөгөө утга нь болохоор итгэлийн хүнийг одоо энэ чулуутай итгэлийг чи бас сайн итгэлийг чулуугаар зөвлөдөг шүү дээ Христ итгэлээ. Тэгэхээр энтэйг адилхан бурхан хүний итгэлийг төлөвшүүлж дараагийн одоо төвшөнд тэр сүнслэг өсөлтөөр нь дараагийн төвшөнд үйлчлэлтний гаргадаг гэсэн утгасан аа. 두 가지로 답을 줬습니다. 첫 번째는 그 성전을 지을 때 미리 다른 곳에서 그 돌을 다듬어서 그 준비된 이미 다듬은 돌을 가지고 와서 그 성전에 어떤 그 요란한 그 소리가 나지 않도록 그렇게 지었다는 면에서 그렇게
미리 다듬어 놓은 돌이 같이 있는 돌일 것이다. 두 번째로는 영적인 면에서 볼 때는 하나님께서 성숙된 그런 신자에 대해서 말씀하시고 그 성숙된 모습으로 지어져 가는 교회에 대해서 말씀하셨는데 그런 면에서 성숙된 성도들을 같이 있는 돌이라고 볼 수 예, 있습니다. 예. 첫 번째 다듬은 돌이 같이 있다라는 거는 여기 지금 본문에 다듬었단 말이 나오니까 그거는 해당이 안 되는 거예요. 똑같은 말을 중복했다는 것보다는 둘 다가 두 개가 다른 의미니까 다듬은 돌이라는 의미를 여기 귀한 돌이라고 말하진 않는 거예요. За нэгдүгээр хариултын хувьд болохоор тэр засаж янзалсан чулууг одоо үнэт чулуу гэж хэлэхгүй байхаа. Яагаад гэвэл энэ их бичгдээр угаасаа химжиж зассан үнэт чулуу гэж байгаа. Тэр химжиж зассан бас үнэт гэсэн энэ хоёрыг давтагдаад гарч байгаа болохоор энэ бол одоо химжиж зассан чулууг хэлээгүй байна. үнэт чулуу гэдэг нь химжиж зассан чулуу биш юм байна. 제가 영적인 의미를 여쭤본 게 아니고 일반적인 의미를 물어본 건데요. Бас би асуухдаа сүнслэг утгаар одоо сүнслэг утгыг нь асуугаагүй зүгээр л одоо чулууны талаар асуусан. Чулуунууд дундаас ямар чулуу илүү үнцэнтэй байдаг вэ? Үнцэнтэй гэж хэлэх вэ? Ямар чулууг үнцэнтэй чулуу гэж хэлэх вэ гэдэг гэсэн асуулт байсан. 우리가 돌을 사온다고 하면 어떤 돌을 돈을 많이 주고 사오는가 이제 그걸 말하는 건데요. Жишээл бид нэр одоо чулуу худалдаж авъя гэвэл ямар чулууг илүү өндөр үнээр худалдаж авах вэ гэсэн тийм л одоо асуулт байсан. Цагаан хашиг үнэт чулуу гэдэг бас цагаан хаш үнэт гэдэг байцээ. Хинээсээ. Яасан гинэ? Цагаан хашаа. Тэрийг үнэт гэж үздэг байсан. Тэгээ хамгийн эхлээд хөөрөгдөг цагаан хашаар хийгдчихсэн мэлээ. Одоо нөгөө цагаан хаш гэдэг үгийг би мэдэхгүй. Чулууны мэрэгчлэлтэн биш болохоор. 몽골 사람들이 옛날부터 그 콧담배 혹시 아세요? 콧담배. 목사님? 담배 종류입니까? 네네, 그냥 이렇게 가루로 된 건데 그 여러 가지 그 좋은 향이 나요. 근데 그 가루를 그 코에다가 조금 이렇게 갖다 묻히면서 이렇게 깊이 이렇게 숨을 들이마시면 이렇게 그 안에 들어가서 좀 이렇게 치읓이 나오기도 하고 뭐 그런 콧담배가 있어요. 근데 그 콧담배를 담고 다니는 그런 조그마한 그런 옥합 같은 거 있거든요. 근데 그런 그 옥의 한 종류일 것 같아요. 그런 하시라는 돌이 있는데 하얀색 특히 그 하얀색 옥을 제일 비싼 돌로 생각했답니다. 예, 알겠습니다. 예. 몽골 사람들이. 근데 여러 가지일 거예요. 바톡 гэж үздэг байсан учраас сонгож ирсэн юм лээ. 그 돌이 아주 튼튼하기 때문에 백옥이라고 그러네요. 그냥 구글 트랜슬레이션 그 번역기를 돌리니까 백옥이래요. 돌의 가치는 모양이나 색깔이나 눈을 볼 때 좋아 보이는 게 가치가 아니고 단단함이 돌의 가치를 결정하는 겁니다. За тэгэхээр ер нь бол одоо чулууны үнц нь юугаараа тодорхойлогдох вэ гэхээр тэр гоё сайхан үзэмжч гэдэг юм уу өнгө янз бүрийн өнгө зүйлс гэдэг юм уу тэрүүгээрээ биш хамгийн гол нь хатуулгаараа өөрөлдвөл бат бихээрээ л одоо үнц нь тодорхойлогдно. Хагарч амархан хагарч эмтэрэхгүй бат бүх чулуу байх тусмаа илүү үнэтэй гэсэн үг. 단단한 돌이라야 집이 견고하기 때문이죠.
Жишээлбэл одоо энэ байшин барилга барихад ч гэсэн тийм бат бэх тийм ээ хагарч цуурахгүй бат бэх чулуу байж иж тэр суурин ч гэсэн бат бэх баригдах учраас 똑같은 돌이라도 쉽게 부서지는 약한 돌이 있고 단단한 돌이 있죠. гаднаас нь харахад яг л адилхан чулууныхаа одоо чулууны төрөлд орж байгаа чулуу гэж хэлэгдэж байгаа ч гэсэн тэр хатуулгаас шалтгаалаад зарим чулуу бол амархан эмтэрч үүрдэг ч юм уу тий хагардаг. Гэтэл зарим чулуу бол ерөөсө хагарч эмтэрэхгүй батбэх байдаг. 성경에 돌이란 단어가 나올 때마다 그건 모두 단단한 견고함의 중요성을 다 말씀하는 그런 구절들입니다. Тэгэхээр Библиэлд одоо чулуутай холбоотой чулуу гэдэг үг гарч байгаа тийм ишлүүд байгаа тийм ээ. Тэр болгонд бол бат бэх хөдөлшгүй, хагаршгүй, нуршгүй гэсэн тийм утгыг агуулсан ишлүүд байдаг. 근데 오늘날 현대에 와서는 돌보다 더 단단한 것들이 금속들이 많이 있지 않습니까? 라고 누가 이렇게 질문할 수 있습니다. 돌보다 단단한 거? 돌보다 더 단단한 것들이 쇠라든가 이런 그 금속, 이 금속 있죠? 이렇게 녹여서 만든 금속이 뭐 돌보다 더 구리라든가 이런 게 돌보다 더 단단하다고들 하잖아요. 그러니까 돌보다 더 단단한 게 있는데 왜 돌이 단단함을 상징하느냐 이렇게 질문할 수가 있는 거죠. Зарим хүмүүс асууж магадгүй л дээ одоо сүүлийн үед одоо нөгөө гам тайлуулаад тийм ээ гам болвол илүү бат бөх байдаг гэдэг ч юм уу эсвэл одоо алмаз гэх за алмаз чинь бас чулуунд орчих юм байна. Тийм янз бүрийн металлууд чулуунаас ч илүү бат бөх байдаг штэ гэж ингэж асууж магадгүй тэгсэн хэрнээ яагаад чулууг одоо бат бүхийн бэлэгдэл болгож бат бүх гэж ярих юм бол дандаа чулуутай зөөрөлдөх юм бэ гэж асууж магадгүй. 그런데 단단하다고 하는 것들도 다 돌에서 나온 것들이죠. Тэгвэл тэрний хариулт нь юу вэ гэхээр металлуудын дундаас ч гэсэн хатуулаг сайтай хатуу одоо барагтай бол нугарч хугардаггүй тийм хатуу металлууд байгаа. Гэхдээ тэр металлууд ч гэсэн чулуунаас гаргаж авсан металлууд байдаг. 사람이 변형시킨 것이 아닌 자연 세계를 볼 때 가장 단단한 것이 역시 돌이었습니다. Тэр яг жинхэнэ утгаараа хүний гар оролцоогүй, хүний одоо шинжилгээ ухааны одоо техник, технологийн оролцоогүйгээр яг цаанаасаа одоо байглаасаа хатуу чанартай байгаагаараа л ерөөсөө хатуу байдаг тийм эрдэс гэх юм уу бодис болвол чулуу байдаг. Тийм учраас хатуу бат бүх гэдэг утгыг бол хад чулуугаар илэрхийлдэг. 성전을 건축하는 재료를 두 가지로 나눠서 말할 때 그 가치 있는 재료를 그 공통적인 특징을 뭐라고 그때 설명했었습니까? Сүмийг барихтаа бол хоёр төрлийн одоо материалаар ингээд хийсэн байгаа гэж байгаа. Тэгээд тэр хоёр төрлийн материалаас хатуу бат бэх материал нь гэхээр юу гэж тайлбарлаж ярьсан бэлээ? 금이나 은이나 보석 같은 것들은 다 단단하다는 특징을 갖고 있었죠. Алт мөнгө эрдэнийн чулуу гэх мэт материалууд нь болохоор хатуу бат бөх гэдгийг утгыг илэрхийлж байсан материалууд. 그래서 하나님의 성전의 자격은 견고함이 생명이고 견고함이 그 성전의 특징입니다. За тийм учраас одоо тийм материалаар эзний өргөөг барьсан байна гэдэг нь эзний өргөө буюу сүмийн гол тэр онцлог шинж нь бол бат бүх нуршгүй, хувиршгүй тийм бат бүх гэдэг тийм утгыг хамгийн түрүүнд агуулж байгаа. Эзний өргөө бол бат бэх
юм аа гэдгийг гэсэн утгыг илэрхийлж байгаа. 우리가 집에 들어가 살 때 살다가 무너질 집, 살다가 도중에 무너질 만한 집은 들어가 살질 않겠죠. Бид нэр одоо нэг гэр орон худалдаж авлаа ч гэдэг юм уу ямар нэгэн одоо байшин сав амьдралаа гэхэд амархан нураад унжих яаж яагаад унжих тийм гэр оронд орж амьдрахгүй шүү дээ тийм ээ. 하나님께서 우리를 성전 삼으시고 우리를 사용하실 때는 누구를 사용하시냐면 믿음이 가다가 약해지거나 흔들릴 사람은 사용하지 않으십니다. Түүнтэй адилхан бид нарыг бурхан өөрийнхөө гэр, өөрийнхөө сүм гэж нэрлсэн байгаа. Тэгвэл бурхан өөрийнхөө гэрийг одоо сонгохдоо ч гэсэн ямар гэрт бурхан орж амьдрах вэ? Ямар тэр сүм дотор бурхан байх вэ? Залрах вэ гэхээр дорхноо тэгэж нураад унжих сул дорой тийм гэрт орохгүй шүү дээ. Итгэлээр бат бүх нурж унахааргүй тийм бат бөх сүртэй бат бөх тийм гэртэл бурхан оршино. 성전이 어떠해야함을 본을 보여주신 예수님은 가장 견고한 믿음을 보여주신 본이 되셨습니다. Энэ тал дээр бол Есүс биднэрт хамгийн бат бэх итгэлийн дээр үлгэр дуурайлыг үзүүлсэн байгаа. 그래서 예수님을 가리켜서 살아있는 돌이라고 그렇게 말씀했죠. Тийм учраас Есүсийг Библиэлд амьд чулуу гэж нэрлсэн байна. 베드로전서 2장 4절부터 8절입니다. 1-р Петр 2-ын 4-өөс 8. 읽어요? 예, 읽어 주십시오. 베드로전서 2장 4절에서 8절. 예. унших. За уншиж. Эзэн дээр тэр бол хүмүүст голгдсон боловч харин Бурхны өмнө сонгогдсон үнэт амьд чулуу билээ. Иймд амьд чулуу мэт болсон та нар Есүс Христээр дамжуулан Бурхан тааламжт сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун. Энэ нь бичвэрт харагтун сонгогдсон болонгийн үнэт чулууг би Сионд тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй хэмээсэн байдаг. Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт харин үл итгэгчдэд барилгачдын голсон чулуу нь болонгийн чулуу болов гэд өдрүүдийн чулуу тэглэх хад болсон юм гэсэнчлэн болоо. Тэд үгэнд дуулуургүй байдгаас болж өдөрдөг бөгөөд энэ нь тэдэнд таарсан аж. 아멘. 아멘. 우리 성도 전체를 다 집이라고 말을 할 때 모든 성도는 다 예수님의 기초 위에 세워진 집들입니다. Итгэгч бид нарыг хэрвээ сүнслэг байшин гэж зөвлөх юм бол бүхий л сүнслэг байшингууд буюу бүхий л итгэгч нар Есүс Христ гэдэг суурин дээр баригдсан байдаг. 그래서 예수를 믿는 믿음 위에 세워진 신앙은 결코 흔들리지 않고 견고하다는 것이고요. Энэ нь юг илэрхийлж байна гэхээр Есүс Христ гэдэг энэ суурин дээр баригдсан итгэлийн амьдрал бол ерөөсөө ганхаж гуйхгүй, нууршгүй тийм бат бэх итгэл байдаг гэдгийг хэлж байна. 또 말씀을 확실하게 믿은 그 믿음으로 지어진 집은 역시 각자가 견고한 집이 된다는 거죠. Тэгээд тэр Бурхны үгэнд бат итгэсэн тэр итгэл нь угаасаа өөрөө одоо бат итгэсэн учраас тэр нь бат одоо бүх итгэл гэсэн үг. Тэгэхээр одоо хүн болгон хэрэг ингэж яг бат итгэл дээрээ суйрлагдсан байх юм бол бат бүх байшин Бурхны бат бэх гэр гэсэн үг ээ. 성전을 지은 재료인 돌을 궁에도 사용한 것은 견고한 믿음이 가정 생활에서도 똑같이 적용돼야 한다는 것을 말씀하는 겁니다. Тэгээд сүмийг барихтаа аршилсан тэр чулууг гэрээ орд харшаа барихтаа ч гэсэн өөрөөгөө тэр хувийн орон зайг
амрах тэр хувийн өргөө гэрээ барихтаа ч гэсэн тэр чулууг адилхан тийм чулууг ашигласан байна гэдг нь юу итгэл тэр гэр бүлийн амьдрал дах гэр бүлийн итгэл үнэмшилж гэсэн яг тийм бат бөх байх ёстой, тийм эрүүл зөв бат бөх итгэл дээр энэ гэр бүл баригдах ёстой, босгогдох ёстой гэсэн тийм утгыг бас давхар илэрхийлж байгаа. 지금 읽은 구절에서 이 예수님을 가리켜서 살아있는 돌이라고 이렇게 기록되어 있는 거 다 똑같이 기록되어 있죠? Сайн уншсан 1 Петр 2-ын 4-8 дугаар эшлэлдэр Есүсийг амьд чулуу гэж нэрлсэн байна, тийм ээ. 돌이 견고한 이유는 살아있기 때문입니다. Тэгээд тэр чулуу яагаад тийм бат бөх байгаа вэ гэхээр амьд учраас. 하나님의 생명이 있는 자는 모든 것을 이기는 강함이 있습니다. Тэгвэл Бурхны ам байгаа дотор нь Бурхны ам байгаа хүмүүс бол амьд итгэлтэй байдаг учраас тэр амьд итгэл нь бат бөх байдаг байна. 예, 세상의 것들이 아무리 강하고 견고하다 할지라도 하나님의 생명이 그 모든 강한 것을 이깁니다. Энэ дэлхийн юмс хичнээн бат бөх байлаач гэсэн хичнээн хүчрхэг байлаач гэсэн Бурхны ам тэднээс илүү хүчтэй, илүү бат бөх учраас тэр ертөнцийн юмсыг давж ялан дийлж чаддаг. 다니엘 2장 34절부터 보면은요. Даниэл номын 2-ын 2장 34절부터 보면은요. 34-р эшлэлээс эхлээд харах юм бол 거기에 그 뜨여진 돌이 금은 동철로 만든 그 신상을 다 쳐서 부서뜨렸다고 그랬어요. нөгөө хөшөө байгаа тийм ээ. Тэгээд гар хөрлгүүгээр нэгэн цавчигдсан чулуу тэр баримлын төмөр ба шаврын тавхайг цохиж хэсэг болгон буталсан гэж байгаа. 세상 나라가 아무리 강하고 견고하다 단단하다 할지라도 하나님의 생명의 힘이 그 모든 것을 다 쳐서 부서뜨리는 능력이 하나님께 예수님께 있다는 겁니다. Эндээс ч гэсэн энэ үзэгдлээс гэсэн харахад энэ дэлхийн улс орон хичнээн одоо хүчрхэг байлаа, хичнээн тэр том эзэнт гүрнийг байгууллаа ч гэсэн Бурхны тэр амийн хүч чадал тэдгээрээс хавьгүй илүү хүчтэй учраас тэр хүчрхэг улс орнуудыг ч гэсэн хэсэг болгон боталж чаднаа гэдгийг илэрхийлж байна. 또 돌을 톱으로 이렇게 잘랐다라고 기록되어 있는데요. 지금 어디 말씀을 똑같은 구절에 톱으로 잘랐다라는 말이 있죠. 어디 다니엘서 말씀이에요? 아니 지금 우리 본문 7장 9절에 본문 7장 9절에 거기 톱으로 잘랐다는 내용이 있는지 확인해 보시고요. 톱이 없어요. 톱으로 잘랐다는 것이 아니라 그 이렇게 재어서 그러니까 재다 그러니까 재서 다듬은 비싼 돌로 지었다. 톱으로 잘랐다는 말이 없어요. 그럼 번역이 안 됐네요. 여기 이제 메게라라고 하는 히브리 말에 그 자르는 톱이 있는데 이거는 이제 그 당시 기술로는 읽기가 어려울 것 같지만 이 그 돌을 자를 만한 강한 돌을 이용해서 다이아몬드 같은 보석 같은 강한 돌을 이용해서 톱을 일단 이게 돌을 자르는 톱이 있었다고는 본문은 그렇게 원어로는 돼 있습니다. 그렇게. 자, би 2019 оны Библийг ер нь голдуу хэрэглэдэг. За, тэрэн дээр болохоор энэ нөгөө хөрөөдөж зассан гэдэг үг байгаа юм байна л да. 13 оны Библиэл дээр бол хөрөөдөж зассан гэдэг үг нь байна. Тэгэхээр энэ тухайн үед болохоор одоо техник, технологич гэдэг юм уу тийм өндөр хэмжээнд одоо хөгжсөн гэхэд итгэхээргүй, үнэмшмээргүй санагдаж иж магадгүй ч ямар ч байсан энэ еврей хэлнийх нь утга дээр болохоор тэр хөрөө гэдэг үг орсон байдаг гинөө. Тэгэхээр хөрөө зүгээр одоо модны хөрөө шиг тийм хөрөө биш. Энэ чинь чулууг засаж байгаа юм чинь тэр чулууг засаж чадах хөрөө. Өөрөөр хэлбэл
тийм хатуу энэ чулуу чинь бас нөгөө амархан тийм бутрах чулуу биш шүү дээ. Маш хатуу тэр байшингийн суур болж байгаа чулуу. Тэгэхээр тийм хатуу чулууг засаж чадах хөрөө одоо тухайн үед гарч ирсэн байна гэхэд үнэмшмээргүй л гэж энэ да. Тэгэхээр Монгол 2019 оны энэ хэмжиж зассан чулуу гэдэг ингээ хөрөө гэдэг үг байхгүй байгаа орчуулга нь бас таарч иж магадгүй шүү. Тийм ээ. Одоо солонгос орчуулагч нь бас заримдаа жоохон алдаатай байгаад идэв шүү дээ. Тэгээд тэрийг болохоор яг орчин үеийнхээр бол ачаар алмазыг ингээд зүсдэг шүү дээ. Алмаз зүсдэг нөгөө чулуу тий хөрөө байгаад идэг. Биш ээ, шилмэл зүсдэг нөгөө алмазын ийм хөрөө мөрөө байгаад идэг шүү дээ. Тиймэрхүү хөрөө гэж ойлгох хэрэгтэй гэж юм л да. 근데 어떤 도구를 지금 한 말은 그 여러 가지 도구를 의미하는 그런 도구의 그런 단어이기 때문에 어떤 도구를 사용했든 이 돌을 이렇게 일정하게 이렇게 잘랐다는 의미가 있는 겁니다. Тэгээд одоо хөрөөч байна уу эсвэл зүгээр одоо ямар нэгэн багж хэрэгсэлж байна уу ашиглаад тэр чулуу ингээд зассан гэдэг тэр нь одоо зассан гэдэг утга нь илүү ач холбогдолтой. Тэрнээс иш ямар багаж тэр хөрөөч байна уу ямар багаж зэвсэг ашигласан байна гэдэг нь бол нэг тийм чухал биш. Ямар ч гэсэн тэр засаад тэр чулуунуудыг яг нэг ижил хэмжээтэй болгоод тийм ээ засаад тэр барьсан гэдэг нь чухал. 성도의 견고함은 각자가 서로 다른 그런 견고함이 아니고 하나로 일치되는 그런 견고함이라는 겁니다. За энэ нь сүнслэг утгаараа болохоор итгэгчдийн тэр итгэлийн тэр бат бөх байдал нь бол одоо хүн болгонд өөр гэсэн үг биш. Яг л ингээд үгийн дагуу тэгэж засагдсан тийм адилхан бат бөх чанар бат бөх итгэлийг хэлж байгаа. 그러니까 똑같은 신앙을 가진 가운데 그 견고함이고 질서 있게 서로 조화를 이루는 그런 견고함이죠. Тэгээ зассан одоо тэр чулууг зассан байна гэдэг чинь болохоор тэр бат бөх итгэлийн тэр бат бөх байдал яг зассан мэт ингээ бүгдэнд нь адилхан гэсэн үг. Тэрнээс ш одоо ямар ч замбраагүй тий хүн болгон өөр тийм бат бүхийн хувьд өөр тийм итгэл гэсэн үг биш. Маш тийм эмх цэцтэй, замбраатай, бурхнаар засагдсан тэр ижилхэн тийм бат бөх итгэл юм гэсэн үг юм. 서로 다른 생각을 가지고 서로가 견고하다면 그건 싸우지 않는. Памжаа өгчээ таны микрофон чинь дахиад асцсан байна. Памжаа өгчээ. Памжаа өгчээ. Таны микрофон дахиад асцсан байна. 목사님. 예. 목사님이 지금 admin이죠? 마이크. 그러면 admin이 그 마이크를 끌 수 있을 텐데요. 껐습니다. 아, 네. 자, 서로 다른 생각을 가지고 견고하게 되면 서로 끝나지 않은 싸움이 있겠죠. хэрвээ одоо бат бөх итгэлтэй хэрнээ ингээ хүн болгон өөрөөр бодол санаатай байх юм бол тэр бодол санаач гэсэн одоо батхтуу гэсэн бат бөх тийм өөрсдийнхөө өөрөөр бодол санаагаар явна гэх юм бол эн чинь маш замбраагүй юм болно. Хоорондоо тэр өөрөөр бодол санаанаасаа болоод зөрчилд нь маргалд нь тэгээд нөгөө хамтдаа өсөж чадахгүй төрнө. 서로 하나님께로 받은 그 믿음이기 때문에 일치가 되고 일치된 신앙은 더 큰 견고함으로 이렇게 지어질 수 있는 것입니다. харин бидний тэр итгэл болохоор яг ийм ижилхэн нэгдмэл итгэл, нэгдмэл хатуу, бат хатуу, бат бөх итгэл байгаа. Тэгээд яа тэгэл бид нар нэг л бурхнаас авсан, нэг л бурхнаа дор нэгдсэн тийм итгэлээрээ нэгдсэн тийм
итгэл гэсэн үг ээ. Тийм учраас бидний итгэл бол тэр нэгдвэл байдлаараа улам цаашаа батчиж бэхжиж явдаг итгэлээ гэсэн үг юм. 다음 이제 7번째 작은 제목인데요. За 아, дараа нь болохоор 7 жижиг дэд сэдв 7. 시간이 지금 애매해서 지금부터 10분 동안 쉬었다 하겠습니다. За завсарлах цаг болсон байна. Тийм учраас 10 минут завсарлаад ирлээд болцсон. 그 다음에 이제 아까 읽으려다 못 읽은 7번째 작은 제목, 7번째 작은 제목, 기초석의 7번째 작은 제목입니다. 기초석의 크기. За 7 дугаар жижиг сэдв тэр суурийн чулууны хэмжээ гэж байна. 10절 한 절이고요. 10 дугаар ишлэл дангараа. 7장 10절 한번 읽어 주십시오. За 1-р Хадгалаагийн 10. Уншия. Суурийг үнэт чулуугаар тавьсан бөгөөд зарим нь 10 тохой, зарим нь 8 тохой хэмжээтэй том чулуунууд байлаа. 아멘. 2절에는 궁을 건축하는 데 쓰이는 그 재료인 돌을 말씀했고, 지금은 이제 그 궁의 기초석으로 역시 쓰이는 돌을 말씀하는 겁니다. 다시 말씀해 주실래요? 무슨? 윗절은 그 궁을 짓는 데 쓰는 돌이고, 벽이라든가 이 벽을 만드는 데 쓰는 돌이고, 지금 이 본문 읽은 10절은 궁의 기초를 놓는 데 쓰는 기초돌을 말씀하는 겁니다. За энэ 9-р ишлэл буюу дээдлийн ишлэл болохоор тэр нөгөө сая бид нэр ярилцсан түрүүжийн цагтаар ярилцсан хэмжиж зассан үнэт чулуу гэсэн шүү дээ тий. Энэ 9-р ишлэл дээр гарч байгаа хэмжиж зассан үнэт чулуу нь болохоор тэр нөгөө барилгыг дотор гаднагүй суураас нь ахуулаад дээврийн ирмэг хүртэл нь одоо барьсан одоо жишээлбэл одоо хан туурга юу гэдгийг тэр хэсгүүдийн барьсан чулуунуудын талаар өгүүлсэн байгаа 9-р ишлэлийн үнэт чулуу гэдэг. Харин одоо энэ 10 дугаар ишлэл болохоор суурийн чулууг ярьж байна. Тэр барилгын яг гол үндсэн доор нь тавьдаг суурийн үнэт чулууны том жижиг нь ямар байсан бэ? хэмжээ нь ямар байсан бэ гэдгийг өгүүлж байна. 그래서 9절에도 그 귀한 돌, 가치 있는 돌이라는 단어가 있었죠. 네, 9-р ишлэл дээр ч гэсэн энэ тэр хан туургыг нь барьсан чулуунуудыг бол үнэт чулуу гэсэн байгаа тийм үнэт чулуугаар барьсан гэж байгаа. 여기 이 기초돌도 역시 여기 귀한 돌이 되어야 한다는 것을 여기 말씀했습니다. Энэ 10 дугаар ишлэлээр гарч байгаа тэр суурийн одоо чулуу ч гэсэн тийм үнэт чулуу байх ёстой гэдгийг илэрхийлж байна. 근데 여기 큰 돌이라는 이 큰이라는 단어가 다 있죠. За энд том чулуунууд байсан гэж энэ том гэдэг үг гарч байна. 이 큰이라는 이 크기가 커야 된다는 말씀은 중요성 측면에서 그 굉장히 그 중요하다라는 기초돌의 그 견고함이 굉장히 중요한 그런 그 가치를 갖고 있다라는 것을 알려주는 겁니다. За тийм үнэт чулуу гэснээс гадна бас том чулуунууд байлаа гэж байгаа. Тэгэхээр энэ том чулуу гэж одоо том гэдэг үгийг оруулж өгсөн нь болохоор тэр хэмжээгээр ач холбогдол нь өндөр гэсэн үг. Маш чухал ач холбогдолтой чулуу гэдгийг илэрхийлэхдээ том чулуу гэж том гэдэг үгээр илэрхийлсэн. 혹시 벽의 한 부분이 무너지는 것은 그렇게 큰 피해가 일어나지 않지만 기초가 금이 가고 기초가 혹시 문제가 생기면은 건물 전체가 위험해지는 거죠. Жишээлбэл байшин барилгаар аваад үзэхэд одоо хананд нь ч юм уу эсвэл өв тавьцаанд ч юм уу жижигхэн одоо цууралт үүслэж гэдэг юм уу тэр чулуу нь ингээд юу
хагарсан, нүх гарсан байлаа гэхэд тэр бол нийт байшинтай бол нийт юм одоо суурь ноцтой суурь хэмжээний юу аюул учруулахгүй тийм үү? Гэтэл энэ суурийн чулууны тухай ярьж байна. Суурийн чулуу том байх ёстой. Одоо тийм чухал байх ёстой гэдэг нь бол суурийн чулуу хэрвээ нүх гарах юм бол, цоорох юм бол, цуурах юм бол, хагарах юм бол тэр нийт байшингийн хувьд аюулгүй байдал нь алдагдаж маш аюултай эрсдэлтэй ноцтой аюул учрна гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ суурийн чулуу бол маш чухал юм а гэдгийг илэрхийлэхдээ том гэдэг үгийг ашигласан байна. 우리가 성경을 배우는 데 있어서 그 기초적인 부분, 기초적인 그 교리에 성경 가르침의 기초적인 부분이 있습니다. Библийг заахтаа ч гэсэн, Бурхны үгийг зааж сургахад ч гэсэн яг тэр зайлшгүй зааж сургах ёстой үндсэн суурь одоо юу онол сургаалууд байдаг. 그거 기초적인 부분이 잘못되면 신앙 전체가 다 흔들릴 수가 있습니다. Тэр суурь нь л одоо буруу тавигдсан байх юм бол суурийг л одоо зөв зааж сургаагүй байх юм бол тийм суурин дээр баригдсан тэр итгэлж гэсэн батбөх байж чадахгүй дорхноо ганхах юм уу нуурж унах эрсдэлтэй. 기본적인 진리를 깨달은 다음에 이제 생활 가운데서 또 깨달아지는 많은 진리는 그 위에 이제 더해지는 그런 진리들이죠. Яг үндсэн тэр суурь онол сургаалыг сурч тэр итгэлийнхээ суурийг яг зөв батбах тавиад тэгээд бусад үннүүдийг бусад тэр онол сургаал заавруудыг бол өөрсдийнхөө өдөр тутмын амьдралаас бид нар ингээд баг багаар нэмээд ингээд явдаг байгаа. Тэгэхээр тэр өдөр тутмын амьдралаас нэмэгдэж байгаа тэр үннүүд бол бас арай баг одоо юу гэх эрсдэлтэй гэх юм уу. Харин тэр анх тавьж байгаа суурь бол маш чухал. Тэрийг л янз бат бүх тавих хэрэгтэй маа. 이단 교리는 이 기초적인 부분을 왜곡시켜가지고 기초적인 이런 교리를 변질시켜가지고 우리 믿음을 하나님 앞에 올바른 믿음이 되지 못하게 만드는 것이 이단 교리입니다. Тэгэхээр гач буруу урсгалуудыг ажиглаад арах юм бол яг тэр суурь онол сургаалыг ерөөсөө өөрчлөөд гажуудуулаад хайрчдаг. Тэгээд тэр тийм одоо итгэл үнэмшил дээр баригдсан байшин ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой. 그래서 우리가 이 기본적인 교리를 통해서 하나님이 우리를 위해서 이루신 일들이 어떤 일들임을 우리가 정확히 아셔야 되고요. Бид нэр бол яг тэр үндсэн зөв суурь мэдлэгээр дамжуулан суурь онол сургаалаар дамжуулан Бурхан бидний төлөө хийсэн зүйл нь яг юу юм бэ? Яг юу хийсэн бэ гэдгийг маш зөв ойлгож суралцах хэрэгтэй. 그것을 믿는 믿음을 통해서 하나님께서 은혜로 주시는 것들이 구원에 관한 것들이라는 것을 우리가 아는 것이 기초적인 믿음의 핵심입니다. Түүн дээр тулгуурлаад бид нэр бол аврагдсан юм аа. Тэр Бурхны бидний төлөө хийсэн тэр үйл хэрэг бол эцэс биднийг аврахын төлөө үлс байсан юм аа гэсэн энэ итгэл үнэмшлийг бид нар өөртөө суулгаж авах ёстой. Тэгээ энэ бол бидний итгэлийн гол үндэс суурь болт юм аа. 이런 기초적인 중요한 교리는 자기 생활 가운데 그 집 바깥에서도 그것이 잘 적용돼야 되고 집 안에서도 그것이 적용돼야 됩니다. Энэ суурь үндсэн суурь итгэл үнэмшил маань болохоор бид нар дотор гэртээ одоо байхдаач гадуур явж байхдаач гэсэн яг адилхан үйлчилдэг, яг адилхан тэр үндсэн суурь итгэл үнэмшил маань харагдаж үйлчилдэг, хэрэгждэг байх ёстой. 이 기본 교리를 견고하게 붙들고 있어야 우리의 신앙이 잘못되지 않는다는 가르침을 여기 지금 이 구절도 말씀하고 계시는 건데요.
Энэ суурь онол сургаалаасаа бат зуурастай байх юм бол энэ суурь онол сургаал дээрээ бат бөх зогсох юм бол бидний амьдрал болоо итгэлийн амьдрал маань ч гэсэн өдөр тутмын амьдрал маань ч гэсэн бат бөх тогтвортой байх болно гэдгийг энэ 10 дугаар ишлэл маань бидэрт зааж сургаж байна. 이 돌의 크기를 말씀하는 숫자가 또 교훈의 의미가 있습니다. За энэ утгаас гадна бас энэ дээр өгүүлсэн энэ юуны суурийн үнэт чулууны хэмжээ байна тий 10 тохой 8 тохой гэдэг энэ хэмжээч гэсэн бас бидэнд өгч байгаа сургамж байгаа. 여기 먼저 8이라는 숫자가 있습니다. 여기는 8이 두 번째로 나오는데요. 네, 그러니까 제가 먼저 10. 먼저 두 번째부터 제가 말씀하는 거예요. 8. 예. 자, эхлээд 8 тохой гэдэг хэмжээг нь авч үзье. 8이라는 숫자는 7 다음의 숫자입니다. 자, 8 гэдэг тоо бол 7-гийн дараа байдаг тоо. 그러면 7이라는 숫자는 하나님께서 만족히 여기신다는 하나님의 만족 숫자, 하나님께서 옳다고 하나님께서 만족히 여기시는 분량에 이르렀다는 뜻이 있는 거예요. 7-гийн тоо гэдэг бол бид нэр хвчлэн төгс тоо гэж ярьдаг тийм ээ. Тэгээд 1-9 тоо энэ 7-гийн тоо бол бурхан сэтгэл хангалуун байгаа гэсэн. Бурханы сэтгэл хангалуун байдлыг илэрхийлсэн тоо юм аа. 그래서 하나님께서 만족히 여기실 만한 그런 분량에 도달했을 때 그 이후의 생활, 그 이후의 시간이 이제 8의 의미가 있는 거죠. За тэгээд 7-гийн тоонд хүрсэн байна гэдэг бол бурхан сэтгэлд хангалуун байж болох хэмжээнд хүрсэн гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр бурханы тэр сэтгэл хангалуун байдалд хүрсэн 7-гийн төвшөнд одоо хүрсэн байх юм бол бурханы сэтгэлийг нэгэнт дүүргэж тийм ээ хангалуун болгож чадсан юм бол одоо тэрний дараагийн алхам нь юу байх вэ? Тэрний дараагийн амьдрал гэдэг тэрний дараагийн алхмыг илэрхийлж байгаа тоо нь болохоор 8 тоо. 그래서 이 8일, 8째 날, 8이라는 숫자가 이제 이게 날짜로도 많이 기록되어 있는데요. Тэгээд 8-ийн тоогоор илэрхийлсэн өдрүүд бас зэдэг 8 дахь өдөр, 8 дахь хоног гэх мэтчлэн. 레위기 9장 1절에서 2절, 레위기 9장 1절에서 2절 읽어주십시오. За Левийн номын 9-ийн 1-ээс 2-ыг уншъя. 8 дахь өдөр Мосе Аароныг түүний хүүгүүдийг мөн Израилийн ахмадуудыг дуудав. Тэрээр Ааронд нүглийн тахилд зориулан өөртөө согоггүй эр бэрүү шаталт тахилд согоггүй хуц авч эзний өмнө өргөхтүн. 아멘. 여기 8일이란 말은 아론과 그 아들들이 이제 제사장으로 세워지는 것을 위한 그 위임식을 7일 동안 행한 그 이후의 날입니다. За энэ Левийн номын сайн уншсан 9-1-ээс 2 дараа гарч байгаа 8 дахь өдөр гэдэг нь болохоор энэний өмнөх 7 өдрийн турш болохоор Аарон болон түүний хүүгүүдийг тэр нөө тахилч болгож тэрүүн тахилч болон тахилч нар болгож томилсон тэр ёслолын одоо үйл ажиллагаа явагдсан байгаа. Тэгээ энэ 7 өдрийн турш энэ тахилчийн ёслолын үйл ажиллагаа явагдаад тэрний дараагийн 8 дахь өдөр нь гэсэн утгатай. 7일간의 그 위임식 기간을 형식적으로 보낸 게 아니라 믿음으로 보냈기 때문에 아론과 그의 아들들의 마음이 하나님께서 합당히 여기시는 마음으로 새로워졌다는 의미가 있는 거죠. 앞에 부분을 말씀해 주실래요, 다시? 아론과 아들들이 7일 동안 위임식을 형식적으로 지낸 게 아니라 믿음으로 지냈습니다. За тэгээд энэний одоо өмнөх 7 өдрийн турш тэр ёслолын үйл ажиллагаа явагдсан гэж байна тийм ээ. Тэгэхээр тэр 7 өдрийн үйл ажиллагаа нь бол
зүгээр л тэд нэр за одоо нэг ёслол явагдчихин та гэсэн маягаар хэлбэрдэх төдий тийм ёслол байгаагүй. Тэд нар үнэхээр Бурхны сэтгэлийг хангалуун болгох хэмжээнд, Бурхан сэтгэл хангалуун байх хэмжээнд тэр 7 өдрийн ёслыг одоо өнгөрүүлсэн гэсэн үг. 그러니까 제사장직을 감당하기에 합당한 마음이 되었기 때문에 자기를 온전히 헌신하고 하나님 앞에 제물을 드린 것입니다. Тэгээд яг тэр тахилч болон тэрүүн тахилчийн үүргийг гүйцэтгэхэд хангалттай хэмжээнд бэлтгэгдсэн. Бурхны сэтгэлийг хангалуун болгох хэмжээнд тэр ёслыг үйлдсэн бэлэн болсон учраас тэр 7 өдрийг гүйцээсний дараа 8 дахь өдөрт нь энэ өргөлийг бишээ тахилыг өргөсөн байна. 태어난 지 8일 만에 할례를 행한다는 것도 그것도 의미가 있는 말입니다. Бас эрэгтэй хүүхдийг төрснийхэн дараа 8 дахь өдөрт нь хоцлол үлддэг ёс байгаа тий. Тэр нь ч гэсэн яг утгын хувьд бол адилхан юм аа. 하나님께서 그에게 7일 동안의 생명을 살 수 있는 시간을 주셨기 때문에 이제 하나님께 깨끗함을 입고 온전히 헌신하는 것이 8일째 되는 날이죠. Тэгээд тэр одоо нялх хүүхдийн хувьд бол Бурхан түүнд 7 өдрийн турш амьдрах тэр нэгүслийг хүртээсэн байна те. Тэгээ ингээд 7 өдөр тэр хүүхэд амьд байгаад ухаж одоо няран эндэгдэл гэх юм одоо тийм эндэгдэл гаралгүйгээр тэр хүүхэд амьдарч чадсан байгаа. Бурхан үнийг тэр амьд насыг зөвшөөрсөн. Тийм учраас тэр нь Бурханд ариун гэж тооцогдоод Бурханы тэр юуг тэр тогтоосон хоногуудыг дүүргэсэн учраас түүний дараа одоо би тэгвэл цаашдаа Бурхан одоо намайг ингэж үүнийг зөвшөөрж надад энэ амь амьдралыг зөвшөөрж байгаа учраас үлдсэн амьдралаа Бурханд бүрэн дүүрэн зориулнаа гэсэн утгатайгаар 8 дахь хоногт нь тэр хоцлыг үлддэг байна. 그러니까 8이라는 숫자는 헌신을 위해서 필요한 깨끗해지고 정결해진 사람의 마음과 성품을 가리키는 겁니다. Тэгэхээр энэ 8 гэдэг тоо болохоор нэг ёсондоо Бурханд өөрийгөө бүрэн дүүрэн зориулах мөн өөрийгөө Бурханд ариусгах гэсэн ийм утгуудыг агуулдаг тоо байна. 그리고 10규빗, 그 10이라는 숫자는 여러 번 설명한 대로 전체라는 의미가 있습니다. За дараа нь болохоор нөгөө буцаад нэг дээр хат 7 дугаар бүлэг дээр очие 10 тохой гэж бас гарч байгаа. 10 гэдэг тоо бол урдч гэсэн тайлбарсанчлан бүх гэсэн утгатай. 우리의 정결해짐과 새로워짐은 한두 부분에서만 되는 것이 아니고 모든 말과 모든 그 행동에서 정결해져야 된다는 걸 말씀하는 것이고요. Тэгэхээр 10-ын тоо энд байна гэдэг маань болохоор бидний одоо тэр эзэнд өөрийгөө зориулж байгаа зориулал бас өөрийгөө ариусгаж байгаа энэ бүх зүйл маань болохоор зөвхөн ийм хэсэгчилсэн байдлаар биш. Одоо хэдхэн хувийг зориулаад хэдхэн хувь нь цэвэр ариун болно гэсэн утгатай биш. Бидний үг үйлдэл болон бүх талаар бидний амьдралын бүхий л талбар одоо бүрэн дүүрэн эзэнд тийм ариун бас зориулагдсан байх ёстой гэдгийг илэрхийлж байгаа. 정결해지고 또 견고한 믿음을 갖기를 모든 사람이 그와 같은 정결해짐과 견고함을 갖기를 우리 하나님은 원하신다라는 거죠. Бурхан бол бүх хүмүүс ийм цэвэр ариун бат бөх итгэлтэй байгаасай гэж хүсдэг. 여기 지금 왕궁을 건축하는 데 필요한 그 돌에 대한 말씀과 또 열왕기상 5장에 성전 건축에 대한 돌의 말씀이 내용이 똑같습니다. Тэгэхээр энэ 7 дугаар бүлэг дээр болохоор тэр хааны ордныг барихад
хэрэгэлсэн, ашигласан тэр чулуунуудын талаар ярьж байна. 5 дугаар бүлэг дээр болохоор эзний өргөөг барихад ашигласан тэр чулуунуудын тухай ярьсан байгаа. Тэгээ энэ чулуунууд бол яг адилхан чулуунууд юм аа. 그러니까 이제 크고 귀한 돌을 다듬어다가 그 왕궁을 지었다고 그렇게 말씀 우리가 읽으셨지 않습니까? 에즈니 왕궁 아니면 네, 왕궁이요. 아까 5장에는 성전 말씀하셨어요. 일단 그렇게 말씀해 주세요. 일단. За тэгээд ордныг одоо барихтаа ийм том чулуу ашигласан гэж байна. Бас ийм засаж хэмжиж зассан чулуу ашигласан гэж байна, тийм ээ? 그리고 열왕기상 5장 15절 읽어 주십시오. За 1-р ха 5-ын 15-ыг 15절. 예, 15절. Соломонд ачаа зөөдөг 70,000 хүн, мөн ууланд чулуу цавчдаг 80,000 хүн байснаас 거기 크고 귀한 돌을 떠다가 다듬었다가 기록돼 있죠? 열왕기상 5장 15절이죠. 예. 여기는 뭐 70만 명, 아니 7만 명, 뭐 8만 명이 나오는데요. 제가 구절을 잘못 알려드렸나 보네. 17절인가? 17절입니다. 17절. 죄송합니다. 17절. 예, 17절. Маш ишлээ андуурсан байна. 5:15 биш 5:17 юм байна. Хаан зарлиг буулгахад өргөөний суурийг хавтгай дөрвөлжин чулуугаар тавихын тулд тэд том үнэт чулуу авчирчээ. 예, 성전의 그 기초돌도 역시 이렇게 크고 귀한 돌이라고 기록돼 있죠. За тэгэхээр энд 5 дугаар бүлэг дээр болохоор эзний өргөөг барьж байгаа тухай гарч байгаа тийм ээ, сүмийг барьж байгаа. Тэгээ сүмийг барихад ч гэсэн том үнэт чулуу авчирч барьсан гэж байна. 우리가 견고한 믿음을 기초로 해서 우리가 모든 일을 하는 것은 교회에서나 가정에서나 그건 똑같이 필요하다는 의미가 있는 겁니다. Тэгэхээр бидний одоо итгэлийн амьдрал 견고한 믿음, 견고한 신앙, 견고한 믿음이 예. 교회에서의 어떤 일을 하는 것이나 또 가정에서 일을 하는 거에 있어서 똑같이 필요하다는 거죠. Тэгэхээр бидний одоо хувийн амьдрал, гэр бүлийн амьдрал болон бас сүм чуулганы амьдрал буюу итгэлийн амьдралын аль алинд нь ийм бат бүх итгэл хэрэгтэй юм аа гэдгийг энд өгүүлж байна. Зөвхөн одоо сүмийн амьдрал, итгэлийн амьдралд энэ бат бүх итгэл хэрэгтэй биш. Гэр бүлийн одоо аж амьдралд ч гэсэн ийм бат бүх итгэл хэрэгтэй. 마태복음 16장 18절에 Матай 16-гийн 18 дээр 베드로가 예수님께 대한 신앙 고백을 바로 했습니다. Петр Есүсийн тухай итгэлийн үчлийг хэлсэн байдаг. 그래서 그 믿음이 귀한 기초가 되어서 그 믿음 위에 교회가 세워질 거라고 예수님이 말씀하셨죠. 18 дахь эшлэлдэр би энэ хадан дээр чуулганаа босгоно гэж хэлсэн байна. Тэр хад гэдэг нь болохоор тэр хэний Петрийн хэлсэн тэр өчил буюу тэр итгэлийн бат бөх тэр тунхаглал дээр нь чуулганаа барина босгоно гэж хэлсэн. 그러니까 예수님께서 어떤 분이시고 우리를 위해서 어떤 일을 하셨는지를 정확히 아는 것이 교회가 세워지는 기초의 귀한 진리입니다. Тэгэхээр тэр итгэлийн тунхаг гэдэг бол Есүс гэж хэм бэ? Есүс бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг мэддэг гэсэн үг. Тэр чинь тэр бат бөх чулуу мэд тэр хөдөлшгүй итгэлийн суурь болж байгаа. Тэгээ тийм итгэлийн суурин дээр байгуулагдсан хамт олон бол чуулган юм аа. 그러니까 이 믿음을 항상 갖고 있지 못하니까 예수님 십자가 지지 말라고 말함으로써 사단아 내 뒤로 물러가라 사단이라는 그 평가를 받게 됐던 거예요. Тэгээд энэ ийм одоо бат итгэлийг бид нэр үргэлж ингээд тэгээд явж чаддаггүй
заримдаа одоо итгэл маань сулдаж тийм ээ сул дорой болдог. Тийм учраас Петр ч гэсэн яг тийм алдаа гаргаад ингэж хэлсэхээ дараахан шууд сатана чи миний араас зайл гэж сатан гэж хүртэл хэлүүлж байсан. 자기가 고백한 그 말씀의 뜻을 끝까지 붙잡고 있었더라면 그런 잘못을 하지 않았겠죠. Хэрэг Петр өөрийнхөө тэр тунхагсан итгэлийн тунхаг итгэлийн үчлийг утга учир нь юу вэ гэдгийг ойлгосон байсан бол тийм ч амархан одоо нуурж унахгүй итгэл нь уруудахгүй байх байсан. 교회에 기초되는 믿음을 갖고 있었다고 칭찬받은 베드로가 교회를 허물어뜨리는 사단이라고 평가를 받은 것은 견고함을 지키지 못했기 때문입니다. Тэр Петрийн хувьд болохоор эхлээд бол тэр чуулганы одоо суур болох тийм одоо итгэлийн тунхагийг хэлсэн гэж хэллээ гэж Есүсээс магтаал сонсч ирсэн Петр тун удалгүй тэр чуулганыг нураадаг тий чуулганыг сүрүүлдэг сатан гэж хүртэл хилэгдэх болсон шалтгаан нь бол итгэлийн бат бэх байдлаа хадгалж чадаагүй улмаас болсон байгаа. 요한계시록 12장 14절 읽어주십시오. Илчлэл номын 12-ын 14-ыг уншъя. Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн 2 далавч өгөгдөв. Эмэгтэй тэнд могооноос алсгал байж нэг үе, 2 үе ба хагас үед тэжээгдсэн юм аа. 12장 14절이죠. 예. 네. 그 12 기초석이 있죠? 요한계시록 12장 14절이죠. 예. 12 기초석이 없습니까? 아닌데요. 이게 여자가 그 에파소께 아니 여자를 그게 네. 저 요한계시록 맞습니까? 예, 요한계시록 12장 14절. 아니, 제가 잘못 21장 14절입니다. 21장. 자, багш бас андуурсан байна. 21-ийн 14 гэж. 21장 14절. Хотын хэрэм нь 12 суурьтай айгаад тэдгээрийн дээд хурганы 12 элчин 12 нэрс байлаа. 읽어주십시오. 네, 읽었습니다. 12 기초석이 있죠? Энд 12 суурь гарч байна тийм ээ. Хотын хэрэм нь 12 суурьтай. 12이라는 의미는 구원의 숫자입니다. 12 гэдгийг тоо бол авралын тоо. 그러니까 확실한 믿음의 깨달음과 확고한 믿음의 기초는 구원의 기초이고요. Тэгэхээр ийм бат бүх хөдөлшгүй ийм итгэлийн суурьтай байна гэдэг бол 12 гэдэг бол итгэлийн одоо авралын тоо гэсэн тийм ээ. Тэгэхээр ийм бат итгэлтэй байна, ганхашгүй, хувиршгүй, нуршгүй тийм бат итгэлтэй байна гэдэг бол юу тэгээ авралын бат итгэлийг хэлж байгаа. Тийм одоо хөдөлшгүй авралыг баталгаатай авралыг хэлж байгаа. 하나님의 나라는 그런 사람들이 그런 믿음을 갖고 있는 사람들에 의해서 세워지는 나라가 하나님의 나라입니다. Бурхны хаанчлал гэдэг бол яг тийм итгэлтэй хүмүүсээр байгуулагддаг хаанчлал юм аа. 그 12 사도가 가론 유다를 제외하고 바울을 포함한 12 사도의 그 믿음이 전 세계에 복음을 전해서 하나님의 나라가 이렇게 세워질 수 있었던 거죠. Тийм ч учраас 12 дагалдагч 12 шавь 12 гэдэг энэ тоон дээр үндэслээд 12 хүн тийм одоо Искариоти Юдасыг хасаад оронд нь одоо элч Паулыг оруулаад тооцсон юм. 12 элчээр дамжуулан дэлхийд даяар энэ авралын сайн мэдээ түгэнд тархсан байна. 8번째 작은 제목입니다. За одоо 8 дахь жижиг сэдв. 지붕에 사용한 돌과 나무. Дээвэрт ашигласан чулуу ба мод. 11절 한 절이고요. 11-р эшлэл дангаараа 11절 한 절 읽어주십시오. дээр нь хэмжээгээр нь зассан хавтгай дөрвөлжин үнэт чулуу болон
хуш байв. 아멘. 아멘. 제가 지붕이라고 말을 했는데 지금 읽으신 이 11절에는 지붕이라는 단어는 없죠. 네. 그 예, 위에, 그 위에. 위에는, 예. 그래서 기초와 그 벽과 그 왕궁의 전체 부분 가운데 가장 위에 있는 부분을 말씀하는 거기 때문에 지붕을 의미하는 그런 단어입니다. За багш болохоор гарчгаа хэлэхдээ дээвэрт ашигласан чулуу ба мод гэсэн байгаа тийм. Гэхдээ бол 11 дэх ишлэлдэр бол дээвэр гэдэг үг ерөөсөө байхгүй, дээр нь гэж хэлсэн байна. Тэгэхээр өмнөх ишлэлүүдээр болохоор тэр нөгөө хан туургыг ярьчихсан, бас суурийг ярьчихсан болохоор одоо тэдний дээр нь энэ үнэт чулуу болон хушийг ашигласаа гэхээр мэдээж дээврийг хэлж байгаа хэрэг. 그래서 지붕을 만들므로써 성전 건물이 완성되는 것입니다. Ингээд дээврийг одоо тавьснараа, дээврийг барьснараа энэ хааны орд оршил баригдаж дууссан байна. 그래서 끝까지 견고함을 지키지 않으면 하나님의 집으로 완성될 수 없다는 거죠. Тэгэхээр энд ч гэсэн үнэт чулууг ингээ ашигласан гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ маань ч гэсэн одоо хамгийн эцсийн мөч хүртэл одоо хамгийн сүүлд энэ дээврээ тавих хүртэл ч гэсэн нөгөө л бат бөх байдлаа ингээ хадгалж байгааг илэрхийлж байгаа. Тэгэхээр эвдэрээ итгэлч гэсэн эцсийн мөч хүртэл тэр бат бөх байхгүй бол нурж унаа гэсэн үг. 히브리서 3장 6절 읽어주십시오. Еврейд 3:6-аг уншия. Харин хүүгийн хувьд Христ нь Бурхны гэрт итгэмжит юм. Бид зориг болон найдварын сайрхлаа эцэс хүртэл бат сахиас бид түүний гэрийнхэн мөн. 우리 통과자님 저희 다른 강의 하실 때 다 성경 읽으시나요? 네. 근데 제 시간에는 우리 학생들이 읽게 하거든요. 네네. 그 어떤 교육적인 측면을 위해서 자꾸 성경 찾아야 되기 때문에 읽게 하는 거니까 지금까지는 수고하셨고요. 지금부터는 학생들이 읽으시도록 그렇게 해주세요. 네, 알겠습니다. 자, оюутнууд уншин гэж шүү. Би төрүүлж уншаад байгаа бол та нарын унших ёстой зүйлийг булааж аваад урд нь ороод байгаа л та. 여기에 하나님께서 주신 말씀을 끝까지 견고히 붙잡고 있으면 그 집으로 지어진다는 의미가 지금 우리 읽으셨죠? 네. За энэ Еврей 3:6-аас харах юм бол хэрэг бид нэр зориг болон найдварын сайрхлаа эцсээ хүртэл бат сахих юм бол бид түүний гэрийнхэн мөн түүний гэр шиг одоо түүний гэр болж босгосон байгуулагдана гэсэн утгатай. 근데 말씀을 굳게 붙잡는 일을 끝까지 하지 못하는 그 경우가 그런 예가 있습니다. Гэтэл Библи дээрээс харах юм бол ингэж Бурхны үгэнд итгэх итгэл найдвараа эцсийн хүртэл бат сахиж чадаагүй тийм жишээнүүд байгаа. 사무엘상 15장 11절 말씀 보시면은요. 1-р Самуэль 15장 11절이요. 1-р Самуэль 15-11-ийг харах юм бол 이거 어느 분이 한번 읽어 주십시오. За нэг нь уншаарай. 1-р Самуэль 15-11. 15-11. За. Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр намайг дагахаас буцан эргэж миний үг зарилгийг үл сахив гэв. Саул уурлан бухимдаж бүхэл өдөржингөө эзэнт гандан хашгиран уйлваа. 아멘. 아멘. 사울이 하나님 앞에 버림받은 이유는 하나님의 말씀을 끝까지 견고히 붙잡지를 못했다는 거죠. За энд болохоор Саул хааны тухай орчин тийм ээ. Саул хаан бол эзнийг дагахаас буцаж эргэж эзний үгийг эцээ хүртэл сахиж чадаагүй гэж байна. 말씀을 붙잡지 못했기 때문에 자기 생각이 들어오고 자기 생각대로 한 것이 바로 말씀을 버린 것이죠. Эзний үгээс эцээ хүртэл ингэж за юу
сахин сахиж зуурч чадаагүй улмаас тэр өөрийнхөө дур зоргоор авирлсан байгаа. Тийм учраас тэр итгэлийн суурин дээрээ эцсийн хүртэл бат зогсож чадаагүй. 하나님은 인간을 버리기를 원치 아니하시지만 사울처럼 말씀을 버리면 하나님을 버린 것이 되기 때문에 버린 것이기 때문에 자기가 버림받는 결과가 오게 됩니다. Бурхан бол нэг байрж авсан хүнээ тий нэг сонгосон хүнээ хайхыг хүсдэггүй. Гэхдээ хүн өөрөө Бурханы тэр үгээс бат зуураагүйгээс болоод өөрөө тэр зуурсан гараа тавьснаас болоод өөрөө өөрийгөө орхигдоход хүрэгдэгэ. 근데 사울이 아닌 다른 왕 다윗이나 그 이전의 믿음의 조상 아브라함의 경우는 어떠했습니까? Тэгвэл Саулийн дараагийн хаан болох Давид хааны хувьд бас бидний итгэлийн өвд гэж нэрлэгдэг Авраамийн хувьд ямар байсан бэ? 그들은 끝까지 하나님의 말씀을 놓치지 않고 붙잡았죠. Тэд бол эцсийн хүртэл Бурханы үгээс зураастай байсан ерөөсөө тэр зуурсан гараа тавиагүй. 로마서 4장 19절 한번 읽어주십시오. Ром номын 4-ийн 19-ийг уншаарай. 19절부터 22절까지 읽어주십시오. 19-с 22 хүртэл уншия. Ром 4-ийн 19-с 22. Уншчихо. Тэр 100-аад насалсан тул биеийн нэгэнт өгшилснийг болгон Сарагийнх нь умаач өхмөл байсныг мэдсэн хэдий ч итгэлээр дороотсонгүй. Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тэнэгэлзэх бас харин итгэлээр хүчрхжиж Бурханд алдрыг өргөн амлснаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. Тиймээс итгэлээр нь түүнийг зөв тооцсон гэжээ. 아멘. 아멘. 맞더라. 아브라함의 믿음이 가다가 약해지지 않고 견고할 수 있었던 것은 하나님의 말씀을 계속 끝까지 붙잡고 있었다는 거죠. Тэгэхээр Авраамийн итгэл тэгж одоо алингаа алдтал тэгж уруудаж дороотойгүй ингэж тууштай явж чадсан учир нь бол тэр эцсийн хүртэл Бурханы амлалтаас зуурсаар байсан учраас юм аа. 하나님의 말씀을 계속적으로 마음에 간직하고 생각하는 것이 우리 믿음을 견고하게 하는 것이고 견고함을 끝까지 유지시켜가는 방법입니다. Бурханы үгийг зүрх сэтгэл дотроо байнга хадгалж санаж бодож явах нь бол бидний итгэлийг эцсийн хүртэл батбих байлгаж чаддаг арга байгаамаа. 그리고 이제 9번째 작은 제목입니다. дараагийн 9 дэх гарчим, 9 дэх жижиг гарчим. 뜰에 사용한 돌. хашаанд хэрэгэлсэн, хашаа барихтаа хэрэгэлсэн чулуу. 12절 한 절입니다. 12 дугаар ишлэл дангаараа. 12절 한 절 읽어주십시오. эзний 제가 읽는 거죠. 이게 본문은 통과자매님 읽어주십시오. 네, эзний өргөний дотоод хашаа мөн өргөний үүдний танхимын адилаар гаднах том хашаа эргэн тойрондоо 3 игнээ зассан чулуу нэг игнээ хушин дүнзээр хүрээлэгдэжээ. 아멘. 여기에 이 뜰이라는 것은 궁 바깥과 궁 안쪽을 구분하는 그 경계와 같은 담을 말하는 겁니다. За энэ хашаа гэдэг нь болохоор тэр өргөө орд харшиг гаднах орчноос тусгаарлсан тэр хашааг тусгаарлалтыг хэлж байна. 그러니까 담을 만들므로써 안에 뜰이 마당이 생기는 거죠. ийм хашаа барьснаар бидэнд тэр талбай тий дотоод
тэр эзэмшлийн талбай гэх юм уу да, тийм талбай бий болдог, үүсдэг. 이 담의 구조, 이 담의 재료도 역시 여기 본문과 같이 성전에 있는 그 뜰과 똑같은 그 재료로 이렇게 만들었다고 이렇게 말씀하고 있습니다. За энэ хааны ордны гаднах тэр хашааг барьсан материал нь ч гэсэн эзний өргөө буюу сүмийн тэр дотоод хашааг барьсантай адилхан материалаар барьсан гэж хэлсэн байна. 그래서 담을 놨다는 것은 바깥 세상과 믿는 성도에게 구분이 생기는 구별된 그런 거룩함을 지킨다는 그런 의미가 있는 겁니다. Тэгэхээр энэ хашаа хүрээлүүлж барьсан гэдэг нь болохоор энэ гадах ертөнц буюу энэ дэлхий болон ариун хүмүүсийг тусгаарлаж өгсөн гэсэн утгатай. Тэгэхээр тусгаарлна гэдэг бол одоо тэр эзэнд өөрсдийгөө ариунаар тусгаарлаж байгаа гэсэн утгатай юм аа. 그래서 돌을 세 줄로 이렇게 쌓았다고 하지 않았습니까? За тэгээд энэ хашаа нь болохоор 3 игнээ зассан чулуу, 1 игнээ хошин дүнс гэж байна. 세 층과 세 줄은 이건 하나님의 질서를 상징하는 의미가 있고요. За тэгэхээр 3 игнээ зассан чулуу, 3 игнээ, 3-ын тоо бол бурхны одоо тэр дэг журмыг илэрхийлж байгаа. Эмх цэгц дэг журмыг илэрхийлж байгаа. 또 세 층, 3이라는 숫자는 하나님께서 하시는 일을 의미하는 거죠. За бас 3-ын тоо бол бурхны ажил гэдгийг илэрхийлж байгаа. бурхны хийсэн ажил гэсэн утгыг илэрхийлдэг. 그래서 돌을 세 층을 쌓았다라는 말을 다시 정리를 하면은요. За тэгэхээр 3 игнээ зассан чулуу гэдэг энэ утгыг дахиад нэг зэгцлээд эмхэлж зэгцлэх юм бол 말씀을 견고하게 붙잡고 하나님에 의해서 다스림 받으면 질서 있게 세워진다는 의미가 있는 겁니다. бурхны үгээс бат зуурж 하나님의 통치를 받으면 질서 있게 가정이 질서 있게 세워진다는 의미가 있는 거예요. За тэгэхээр нөгөө эн чинь хааны нөгөө амьдрах өргөө гэр шүү дээ тий. Тэгэхээр тэр өргөө гэрийнхээ гадуур ингэж 3 давхар чулуугаар хашаа барина гэдэг нь болохоор бурхны үгээс ингээ бат зуураад бурхнаар захируулах юм бол бурханд захирагдах юм бол энэ гэр оронч гэсэн гэр бүлийн амьдрал маань гэсэн эмх цэгцтэй дэг журамтай байх болно гэсэн утгыг илэрхийлж байгаа. 다윗도 역시 그 말씀에 그 자기가 깨달음이 확실했기 때문에 자기 집에서 자기 가족들에게 똑같이 적용할 수밖에 없었던 겁니다. 다윗이요? 다윗이 예. 솔로몬 아니고 다윗이? 다윗에 대해서 지금 설명하는 거예요. 예. За тэгээ Давид ч гэсэн хэрэг бурхнаас зуураастай байхгүй бол бурханд л хэрэг захирагдахгүй бол өөрийнх нь амьдралч гэсэн ийм эмх замбраагүй, дэг журамгүй тийм хэврэг байх болно, осол дорой байх болно гэдгийг мэдчихсэн учраас бурхан дотор бүх зүйлээ ингэж яг бурхны одоо дэг журмын дагуу бүгдийг хийсэн. 역대상 16장 43절 읽어주십시오. 역대상 16장 43절. нэгдүгээр шестер номын 16-гийн 43-ыг уншаарай. За 16-гийн 43. Тэгээд бүх ард олон өөрийн гэрлөө явцгааж Давид ч өөрийн гэрийнхнийг өрөөхөөр буцав. 1-р шаштар 16-гийн 43. 아멘. 다윗이 모든 백성들에게 하나님의 법도를 가르치고 그들에게 축복을 한 다음에 자기 가족들에게도 똑같이 축복을 하기 위해서 그렇게 가족에 대한 의무를 했다는 거죠. Эндээс харах юм бол Давид бүх ард түмнээ бурхны хуулиар, бурхны тэр хууль тогтооллуудаар
Юрусны дараа тэднийг гэр гэрлөө нь явуулаад Давид өөрөө дараа нь гэрийнх нэгээ ерөөхөөр яг тэр ард түмний ерөөсөн шиг гэрийнх нэгээ ерөөхөөр буцсан гэж байна. 그래서 다윗의 신앙의 열매가 솔로몬에게 이렇게 맺혀진 것이고요. За тэгээ Давидын одоо ийм итгэл байсан учраас энэ итгэл нь үр жимсээ өгч Соломонд ч гэсэн төлөөлсөн байгаа. 솔로몬도 이제 그 본을 받아서 가족들을 처음에는 잘 다스렸습니다. Соломон ч гэсэн эцэг Давидынхаа тэр сайн нөлөөний ачаар эхэндээ бол өөрийнхөө одоо гэр орныг бол гэр бүлээ бол сайн захирч чадчихвбайсан. 그러나 이방 여인들이 이방 아내를 많이 얻다 보니까 그 다스리는 일이 잘 되지 않았던 것이고요. Гэвч нөгөө харь үндэстнээс олон тэр татвар эм болон хаттыг авсан. Тэгээд тэр одоо тэд маш олон тийм харь үндэстэн эмэгтэйчүүдтэй гэрсэн учраас тэд сүүл рүүгээ болоод яг өөрийнхөө санснаар тэднийг захирч чадхаа болсон ба. 그러니까 집안을 잘 다스리지 못한 그 결과가 집안 문제로 끝나지 않고 온 나라가 이렇게 흔들리고 또 나라가 나눠지는 일까지 그렇게 생겼던 겁니다. Тэр өөрийнхөө гэрийг тэр захирч чадаагүй явдал нь болохоор зөвхөн тэр Соломон гэдэг ганц айл гэрийн асуудлаар зогсоогүй бүр цаашаа бүх улс орон арт түмэн даяар нь одоо тэр асуудал нь ялцаж тархсан. 그러니까 우리 목사님들은 교회에서 목회만 잘하면 되고 가정은 그냥 신경 안 써도 된다. 이런 생각은 굉장히 잘못된 생각입니다. Тийм учраас манай пасторууд ч гэсэн адилхан сүмж болгондоо л сайн үг дамжуулаад сайн үйлчилж болоо гэр орон бол гэр бүл ямар ах нь хамаагүй гэд гэр бүлийнхээ асуудлыг үл тоомсорлох юм бол энэ л маш одоо аюултай буруу бодлоомаа. 디모데전서 3장 12절부터 13절 누가 읽어주십시오. 12절에서 13절. 예. 1-р Тимот 3-ын 12-оос 13-ыг нэг нь уншаад өгөөрэй. Нэгдүгээр Тимот 3-ын 12-оос 14. 13. 13. Үйлчлэгч нь нэг эхнэрийн нөхөр хүүхдүүдтэй болон гэр бүлээ сайн захирдаг хүн байг. Учир нь онц үйлчилсэн сайн байр суурийг олдог өгөөд Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг. 아멘. 아멘. 예. 교회 직분자는 가정을 잘 다스리는 자라야 교회에서의 어떤 역할도 감당할 수 있다라는 말입니다. Сүмж болгонд үйлчилж байгаа хүн бол гэр бүлээ сайн захирдаг байх ёстой гэж байна. Тэгжээж тэр сайн байр суурийг олж авна. 그리고 디모데전서 5장 14절 우리 저기 통과자매님이 읽어주세요. 디모데전서 5장 14절. За мөн 1-р Тимот 5-ын 14-ыг тунгаа уншаарай гэж байна. Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж хүүхэд төрүүлж гэрээ сахиж буруутгах талим дайсанд өгөхгүй байхыг хүсэж байна. 아멘. 아멘. 이 구절은 집안을 다스리는 일을 제대로 하지 않으면 사단의 방해를 받고 믿는 일에 믿는 일을 잘못 할 수밖에 없다라는 것을 경고해 주는 말씀이죠. 그럼 14절을 맞죠? 예, 5장 14절. 또 아닙니까? 아닌 것 같은데 15절 아니고요. 15절이 맞네요. 15절. 죄송합니다. 오늘 희한하네 그러네. өнөөдөр багш 15절 다시 읽어. андуурч байна. 5:15. 근데 자매님, 네. 여기 14절과 15절 두 절이에요. 네, 14절과 15절 두 절입니다. 5:14, 15-ыг хоёуланг нь уншина гэж байна. Тиймээс би залуу бэлсэн эмэгтэйчүүдийг гэрлэж хүүхэд төрүүлж гэрээ сахиж буруутгах талим дайсанд өгөхгүй байхыг хүсэж байна. Учир нь зарим нь аль хэдийн сатаныг дагахаар эргэжээ. 아멘. 그래서 집안을 다스리는 일의 중요성을 하나님은 이미
이렇게 여러 그 방법으로 말씀해 놓으셨는데 솔로몬이 이것을 견고하게 이어가지 못하다가 나라가 다 망치는 그런 일이 결과로 왔다는 거죠. За тэгэхээр гэр бүлээч гэсэн сайн ингээд захирах ёстой гэсэн тийм ээ. Тэгж чадаагүйгээс болоод ингээд сатаныг хүртэл дагахаар ингээд иргэдэг байх нэ. Тэр Соломонд ч гэсэн яг ийм байдал тохиолдож тэр эхлээд бол тэр гэр бүлээ сайн захирч чадчихсан болоо сүүлдээ захирч чадахгүй төрч тэр нь болохоор зөвхөн Соломон гэдэг нэгэн айл өрхийн асуудал биш тэр бүх ард түмэн улс үндэстний асуудал болж хувирсан. 예, 제가 교단 행사 때문에 한번 강의 빠진 게 있어서 이번 주 금요일 오후에 제가 보충으로 강의를 하도록 하겠습니다. За тэг багш болохоор нэг удаа нөгөө хичээл юу болсон байгаа алгасан байгаа. Тэгээ тэрийг энэ 5 дахь өдөр өдөөс хойш нөхнө гэж. 예, 오늘 여기까지 하고 마치겠습니다. Өнөөдөр хичээлээ өртөөсөн. 기도하겠습니다. Залбирая. 저에게 있는 확실한 믿음을 끝까지 견고히 잡는 자라야 하나님의 집으로 완성된다고 하셨습니다. Бид өөрсдөө байгаа бат бөх итгэлээ эцсийн хүртэл сахин хамгаалж байж бид Бурхны бат бөх ордон өргөө болж босготон байгуулагдана гэж таалдсан. 저희가 처음 믿을 때 얻었던 확실한 깨달음을 계속 붙잡고 유지하는 저희가 되게 하여 주시고 Бид нэр анх итгэхдээ олж авсан тэр баттай итгэлээ орхилгүйгээр тэр итгэлээ эцсийн хүртэл зууран амьдардаг итгэлийн бат бөх амьдралыг бидэнд зөвшөөрч өгөөрэй. 그 이후에 얻어지는 말씀들도 역시 확고한 말씀으로 계속 저희가 얻게 하여 주시옵소서. Тэр анх итгэхдээ олж авсан тэр итгэлийн бат суурин дээрээ түүний дараах итгэлийн амьдралын маань өдөр хоног тутамд өвддөг тэр үнний үгсийг ч гэсэн нэмж илүү бат бөх эзэж нууршгүй тэр бат бөх итгэлийн амьдрал болоход туслаарай. 그래서 확실한 깨달음으로 얻은 견고한 믿음이 어떤 시험에도 흔들리지 않는 믿음이 되게 하여 주시고 Тэр баттай ухаарл ойлголтоос бий болсон тэр баттай итгэл дээр бид нар үргэлж босгогдсон байгуулж итгэлийн амьдрал маань өөрөө бат бэх байхад туслаарай. 저의 평생에 하나님의 뜻을 빗나가지 않고 끝까지 하나님께 쓰임 받는 충성된 일꾼들 되게 하여 주시옵소서. Насан туршдаа бид Бурхны тэр замаас хазаалгүйгээр итгэлээ эцээ хүртэл сахидаг итгэмжит таны хүмүүс байхад туслаарай. 예수님과 같이 걸어다니는 성전이 되어서 하나님의 영광이라심을 많이 나타내는 귀한 종들 되게 하여 주시옵소서. Есүс шиг бид нар алхаж явдаг таны сүм чуулганууд байж, таны өргөө байж, таны алдрыг өөрсдийн дотроос гэрэлтүүлдэг хүмүүс болгож өгөөрэй. 또 다음 한 주간까지 항상 말씀의 인도 받기를 원하며 예수님의 이름으로 기도합니다. Энэ 7 хоногийн туршид үргэлж эзэн таны үгээр удирдуулахыг хүсэж байна. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. 아멘. Амен. 수고 많으셨습니다. За өдөр болцгоё. 네, 모두 평안히 금요일 만나 뵙겠습니다. 그때까지 평안히 지내시기 바랍니다. За 5 дахь өдөр хүртэл амар тайван байгаарай. 5 дахь өдөр болцгоё. 바이스테. Баяртай. 예.